Шаймэлтэй уулзаар боллоо. What the fuck? Бичлэг хийгээд эхэлсэн ёо. Дөнгөж сая хотод орж ирлээ. Тэгээд өнөөдөр болохоор би нэг айлд очиж хонон маргааш нөгөөдөр харин яах вэ гэхээр киноны нээлт болгож байгаа. Тэгээ ямар киноны нээлт гэдгийг баг ихэнх нь мэдж байгаа бах. Тэр бол эцсийн зогсоол 2 сүүлчийн хүргэлт гэдэг нэртэй киноны нээлт болно. Тэгээд би өрлөг хэдий аваагүй ч гэсэн яаж ийж гаднаас нь ч юм уу Өрөөгүй мө. What the fuck? өөрөөхөө яг өвөө гэсэн зүйлээ өгчөөл явдаг юм уу доо. Тэгээ нэг кинонууд дээр очиж байгаа киног нь үздэг юм уу гэсэн бодлоо байна. Тэгээ нэг тиймэрхүү байна да. Нөө нэр өрөөгүй мө. Өрсөн байлгүй дээ. Тэгээд өнөөдөр болохоор би одоо энэ айл руугаа очихгүй бол нэлээ орой болцсон байна. Тэгээд одоо Үзээ. Окей. Тавилттай жавайс. Юу гэж явчих вэ? Эцтэй юу? Харта. Энэ дээр нь юу бичсэн бэ? Эрхэм хүндэт тончин лавга таныг эцсийн зогсоол 2 сүүлчийн хүргэлт уран сайхны киноны нээлтийн арга хэмжээнд урьж байна. 2020 оны 9 сарын 10. Үлдэн авцсан. Ачлаа шүү дээ. Яар зэний би. Яа нэг хүүхдүүд үзээ тэгээ бүр баярлж байгаа бах те. Хүүхдүүд үзнэ ингээ жинхэнэ ядж байгаа. Окей. Зямын цай бацаанууд гэрээ энэ удаагийн бичлэг. Аниме гарах юм уу? Дэмнэслэр гарцсан штэ. Одоо өргөө дээр гарч байгаа штэ. Би юу хийх вэ гэхээр дөнгөж сая миний гарт нэг үл мэдэгдэх мототой нөхөр эцсийн зогсоол 2 уран сайхны киноны нээлтийн урилга өгсөн. Тэгээд би юу бодсон бэ гэхээр нээлтэн дээр нь мэдээж очих нь тодорхой болчихлоо. Түүнтэй уулзах нь бас мэдээж тодорхой болцсон учраас яаж ийм Монгол цамцтайгаа бас очих вэ бас яг тэр кинон дээр бол гол дүрийн уулам гэ залуу бол мото спортын тамирчин байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр би өнөөдрийн бичлэгээр өөрийнхөө стил имижийг өөрчлөнгөө мото онд сурахаа шийдлээ. Тэгээд өнөөдрийн бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Алийг дагаад юу. Шууд ингэ. За тэгэхээр цэцэрлэг түрээлэнд одоо би хувцас солиод өөрийгөө ер нь glow up хийхээр ирсэн байна. Тэгээд миний хайжууд бол энд сурон байна. Тэгээ мототой төстэй болохоор нь сурон онохоор шийдсэн. Тэгээд Окей. Энэ түү амтан байхгүй байгаа. Яг энэ миний энэ суран онохж байгаа ойр хавьд. Яагаад хөнгүү газар сонгосон бэ гэхээр би аяг бол дөнгөж унж байгаа гай болоод нэг хүн амтан дайрдаг, онхолддог, иймээ тиймээ юм болох эрсдэлтэй учраас хүн байхгүй байхад нь унж байгаа шүү те. Тэрийг ойлгоорой. За тэгэхээр энэ бол ер нь мотоциклнаас арай нарийнхан. Гэхдээ Мотоцикл унаад ундаг байлгүй, он чаддаг байлгүй те. Оо, бараг унаас урчлаа ой. Ич амархан юм байна ой. Йоо, анхны уналтаараа сурчлаа ш. Энд чи бараг мотоциклтэй адилхан юм байна. Бараг мотоциклаас амар амархан юм байна. Энийг бол бүр гой гүйц дуунаас сурахад бол ардаа. За тэр ч яах. Ардаа? Дахиад нэг ганц удаа явж үзье. Сая бол хүмүүс амт явж гин. Одоо энийг бүр гой унаас сурчвал те. Киноны нээлтэн дээр каск зүүцэн. Одоохондоо яг үндэ надад каск олдоогүй шүү. Уучлаарай. Хүүхдүүдээ ийм юм унах юм бол касктай байж иж унах ёстой шүү. Тэрнээс биш яг над шиг юм каскгүй унууд бодоо болно. За ухарнаа. За уучлаарай. За. Оо. Бараг шараад байгаа юм шүү. За тэгэхээр ерөнхийдөө бол энийг бол унаас сурчлаа. За тэгэхээр богино хугацаанд ерөнхийдөө суран унаад сурчлаа.
Тэгээд сураа унах байгаа бол над шиг ингэж каскгүй унж болохгүй шүү дээ. Тэгээд би ер нь каск олдоогүй болохоор ингээд унцсан шүү. Уучлаарай. Тэгээд эцсийн зогсоод 2 сүүлчийн хүргэлт кино. Бүх кино театруудаар 9 сарын 12-наас буюу тун удахгүй ерөөсө гарч эхлэж байгаа. Тэгээд яг маргааш үстэй. Одоо 12 болцсон шүү. Юу байх юм гэдэг гарах бах. Харин миний эцсийн зогсоол юу байхыг та нар тэгж жагаад тэгж жагаад харах бах. Ямар ч тач бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээ дуусч байна. Тэгээд окей.